За сайн байцгаана уу? 23 дахь өдрийн бичлэгээр уулзаж байна. За өнөөдөр бол энэ одоо ингээ аливаа нэг том зорилгоо тавиад явж явах донд ингээд хүссэн үр дүн гарахгүй те ингээд шантрах гад байх үедээ яах вэ гэдэг талаар ярих гэж байна. За өнөөдөр бол би дахиад 1 кг нэмсэн босож ирсэн байна. За тэгэд яг өмнө бол би яг ийм үедээ за нэгэнд нэмсэн юм чинь гээл шууд тухайн өдрөө идчихдэг тий. Тухайн өдрөө идчихээрээ за нэгэнд идсэн юм чинь гээл маргааш нь дахиад идчихдэг. Тэгээд ингээд нөгөө зорж исэн зорилго тэгээл нөгөө чихэр сахар идэхгүй тий. Одоо тамхи татахгүй арх уухгүй гэжсэн одоо аль нэг донтолтоос салах явж исэн нөгөө юм аа бүр ингээ орхичдөг. Тэгэхээр тэхгүй байхын тулд одоо ингээд бидний ингээд явцдоонд ингээ жоохон хэлбэлцэл үүсэж болдог. За ялангуяа энэ жин дээр болвол 1 кг-ийн дээшээ доошоо болвол эмэгтэй хүн дээр ерөөсөө ямар ч асуудал биш. Энэнд их ерөөс ач холбогдол ерөөсөө өгөх хэрэггүй. Тэгээд ер нь бид нар ингээд альваа нэг дэглэм ирүүлж их гэдэг чинь өөрөө юм. Урт хугацааны ерөөсөө 1-7 хоногийн дотор ч юм уу те ганц өдөр мацаг бариад ерөөсөө тэгээд дуусчдаг биш. Тэгээд энэ өөх гэдэг одоо бүтц чинь өөрөө бүрэн одоо шивэгдэлээ бас урт хугацаа шаарддаг. За эхний 1 сар дээр бол ерөнхийдөө ингээд гайгүй жин ингээд бууж яснаа дараагийн 1 сар дээр жин ингээд огт хасгаа болчдөг. Жингээ барьцдаг. Тэгэд энэ үеинд яагаад байгаа юм бэ гэхээр одоо ингээд өөхний ингээд уутан дотор байсан өөх чинь хайлаад биеэс ингээд гадагшилж явах үедээ нөгөө ус хавнгаа хөөгөөд нэлээд жин хасж байгаа юм шиг харагддаг. За дараа нь ингээд жоохон тэр нэг байдалтай дасал болоод ирэхээрээ тэр өөхний уутанцэр чинь буцаад усаа биедээ татаад эхэлдэг. Тэгээ усаа ингээд татаад эхлэхлээрээ жин буухгүй аль эсвэл жин ингээд жоохон хэлбэлцэлтэй ингээд жингээ барьчиж байгаа юм шиг ингээд харагдаад байдаг. Тэгтэл энэ үе дээр бид нар нөгөө үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд ингээд явж явах юм бол өөх маань за энэ ингээд ерөөсө хэвэн юм байна тий. Энэ тийм одоо нөөцлөх шаардлагагүй юм байна гэж буцаад ингээд одоо усаа тавиад эхэлдэг. Хаяад эхэлдэг. Тэгээд ингээхээр нөгөө сарын дараа нөгөө байрах одоо зогссон байсан чинь өөрөө аяндаа буугаад эхэлдэг. Тэгээд эрүүл мэндийн үзүүлэлтөө сайжраад эхэлдэг. Тэгэхээр энэ нэг зогсолтын үе дээр бид нар ерөөсөө хийж байгаа зүйлээ орхиж, шантарч, ухарч няцах хэрэггүй шүү. За би энийг бол өөртөө хэлж байгаа. За тэгээд би бас одоо яг жингийн зогсолттой. Тэгээд 1 кг-ийн ус нэмчихсэн байж байна. За тэгээд энэ нь бол ерөөсөө хэвийн үзэгдэл өргөжлүүлээ цаашаа сайхан сахар таранс тос тэгээд тамхи татахгүй гэд би одоо шинэ зорилго өчигдөр нэмчихсэн байгаа. За ингээд энийгээ ингээд бариад явах нь хамгийн чухал байгаа. За тэгээд агаарт алхах өдөртөө бас шингэнээ сайн ууж явах хэрэгтэй. Тэгээд ингээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд ингээд явж байхад аяанда буцаад нөгөө барьсан байсан чинь буугаад эхэлдэг. Тэгэхээр энэ үедээ бүгдээрээ хамтдаа шантрахгүй, тууштай тэгээ ингээ багаар ингээд хийж байгаа үйл ажиллагаагаа зөв зүйл хийж байгаа учраас бид нар өөртөө урамтай байх хэрэгтэй гэж хэлье. За тэгээ бүгдд нь амжилт хүсье. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя.